За сайн байцгаана уу 48-аас 48 түүх сурал бичлэгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаараар бол хамтран зохион байгуулагч Америкийн нэгдсэн улсын хөлбөмбөгтэй холбоотой нэгэн сториг ярьж өгөхөөр бэлдсэн байна. За тэгээ гоё мэдээлэл дуулгахад өнөөдрийн дугаараас эхлээд бол одоо Coca-Cola буюу Дэлхийн аварга шалруулах тэмцээний аль биесны хамтрагч Coca-Cola брэнд 48-аас 48 түүх цуврал бичлэгийн эрвэн тэтгэгчээр ажиллаж эхлэхээр болж байна. За тэгээ MCS Coca-Cola-гийн хамт олондоо баярлалаа. iCoke app-ны одоо урамшууллыг та бүхэн удахгүй гарах мэдээлэл хэсгээс дэлгэрэнгүй үзээд идэвхтэй оролцоогоорой. Сайн байна уу? P-Pack-аас ирж байна. Таны захиалах хүрээлтээр ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөжгөө. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24/7 хаяг. 48-аас 48 түүх цуврал бичлэгийн ивент тэтгэгч Дэлхийн аварга шалруулах тэмцээний аль биесны хамтрагч Coca-Cola. За Coca-Cola-гийн хувьд бол Дэлхийн аварга шалруулах тэмцээнтэй холбогдуулаад no sugar бүтээгдэхүүнүүд нь тусгай шошготойгоор бол гарч шинжлэгдэж байгаа. За та хэд маань тэгээд MCS Coca-Cola-гийн бүх төрлийн ундааны бөглөөнд дор байгаа ийм кодыг бол одоо QR кодыг iCoke app-д уншуулад хөлбөмбөгийн мини тоглоом тоглоод оноо цуглуулах боломжтой. За тэгээд цуглуулсан оноогоор 7 хоног бүр хамгийн өндөр оноотой эхний 1000 хэрэглэгч шагналтай ундаа, бренди мерч, өргөө кино театрын 10,000 төгрөгийн эрх, E-Mart-ийн 20,000 төгрөгийн эрх, Pizza Hut-ийн 10,000 төгрөгийн эрх гэх мэт олон шагналуудыг бол эхний 1000 хэрэглэгч хүртэн. За сар бүр хамгийн өндөр оноотой 10 хэрэглэгч супер бэлэг болж байна. За тэрэнд iPhone 17, MacBook Neo, PlayStation 5, Nintendo Switch, DJI-ийн drone, Haier брендийн 50 инчийн телевизэр зурагт. За тэгээд Osmo Pocket Creator Combo. За тэгээд 11-р үеийн iPad гэх мэт одоо супер шагналуудтай байгаа. За тэгээд iCoke app асаагаад янчэн ингээд дарангуут шууд QR унших гарч ирж байгаа. За тэгээ апаар энийг уншуул. За тэгээд уншуулангууд ийм тоглоом гарч ирнэ. Маш энгийн. За тэгээ энэ тоглоомороо за би та хэд бүр яг лайв тоглоод үзүүлье. Алдчихлаа. За ингээд нэг удаа уншуулсан QR-аар бол хідэн ч оноо авах боломжтой. Ийгээл гол оруулаад байвал оруулаад байна. Нэг тоглох хэрэг авч байгаа гэсэн үг байхгүй нэг бүглөөгөр тийм ээ. Өдөрт дээдл нь 10 удаа тоглох боломжтой байна. За тэгээ ундаа хоцсон тохиолдолд нөгөө 7 хоног болгон ядчих байгаа гэсэн шүү дээ. Тэгээд ундаа хоцсон тохиолдолд iCoke app-ийн түүх хэсгээр гарч иж байгаа QR кодыг нь CEO-гийн кассан дээр уншуулаад шагналаа авчих юм байна. За тэгээ бусад бэлэг болон ваучерыг өргөө нэг кино театрын 3 давхрт барилах iCoke бэлэг олгох цэгээс авах юм биш үү. За тэгээ лидерборд дээр бол одоо шагнал байранд явж байгаа хүмүүс нь ингээд тодор бол одоо ялгараад харагдаж байгаа. За би тийч одоо 0 оноотой доор нь явж байна. Оноогоо сайжруулах хэрэгтэй. За ингээд iCoke app-ийн хүрээнд явагдаж байгаа энэ урамшуул та хэд маань идэвхтэй оролцоорой. Тэгээд MCS Coca-Cola компани бүх төрлийн ундааны бөглөөний доор бол одоо энэ iCoke app-д бол одоо оролцож энэ урамшуулд оролцох боломжтой байгаа шүү. За мэдээж Pickpack Freshpack-ийн хамт олон маань ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. Ингээд 2 ивент тэтгэгчтэй энэ сизон дуустал буюу 48 улсын бүх дугаарыг гарч дуустал хамтран ажиллахаар болж байна. За өнөөдрийн дугаар. За 1950 оны Дэлхийн аварга шалруулах тэмцээн Бразилд болоход бол англичууд бол нэлээд тийм сэгцэн нөхдүүд нэлээд хамраа сэгцэн нөхдүүд ирж исэн. За тэгээд Дэлхийн аваргад бол анх удаага оролцож исэн өмнөх Дэлхийн аваргын тэмцээнүүд бол одоо тоодоггүй наадуул ч хамаагүй бидний өөрсдийн Британий арлууд дундаа хийдэг юу бол тэмцээн бол илүү чухал мухал гээл тийм хандлагатай бол байсан. За тэгээд Дэлхийн 20 дугаар дайн дуусны дараагаас 50 оны Дэлхийн аварга шалруулах тэмцээн хүртэлх одоо амжилт нь бол 23 хожилтой 4 тэмцэж 3 хожигдсон байдалтайгаар бол одоо юм тухайн цаг үеийн хөлбөмбөгийн хаад те бол одоо Бразилд бол ирж исэн. За тэгээ Британий одоо нөгөө bookies буюу одоо нөгөө бооцоо тавьдаг гараад шүү дээ те. Тэд нар бол одоо тэмцээний гол одоо фаворитууд гэж бол одоо дүгнж байсан. За Америкийн нэгдсэн улсын шигшээ багийг бол одоо 501 буюу одоо ер нь бол боломжгүй баг гэж бол үзэж дүгнсэн байдаг. За Америкийн шгшээ багийн бүрэлдэхүүн 50 онд эрэхтэй бол одоо юм хагас мэрэгжлийн тэгээд одоо хагас цагаар одоо тий хөлбөмбөг тоглолдог боломжтой цагаараа тоглолдог ийм хүмүүс өдөр болгон одоо ажил хийдэг ийм ажилчин ангийнхан бол одоо цуглаж баг бол боссон байсан. Валтер Бор гэж одоо хагас хамгаалагч нь бол ахлах сургуулийн багш.
За хаалгач Франк Борген гэхэд бол хуучин бейсбол тоглодог байсан. Тэгээд яг энэ үеэр гэхэд бол дэлхийн аваргын яг өмнөхөн гэхэд бол одоо буйны машины жолооч хийдэг хүн бол байсан. За тэгээд бусад багийнхан дунд нь бол одоо үйлдвэрт ажилладаг, гарт аяг тавг цэвэрлэгч гэдэг ч юм уу те. Захиад түгээгч гэх мэт ийм ажилтай хүмүүс бол энэ багт бол байсан. За тэгээд энэ бүрэлдэхүүнд бол одоо бүр Америкийн иргэншлээ аваагүй 3 тоглогч хүртэл байсан. Хаитид төрж өссөн оюутан Joe Gaines, за Шотланд жигүүрийн давтагч Ed McKinney, за Бэлэг төрсэн Joe Maka гэх мэт 3 тоглогч бол одоо Америкийн иргэншлээ аваагүй байсан. Гэхдээ яг бичиг баримтаа бол өгсөн байсан гэдэг жбайгаа иргэншлээ авах. Gaines-ийн хувьд бол Нью-Йорк хотод жижигхэн хоолны газар аяг тавг угаагчаар ажилладаг байхдаа гудамжинд хөлбөмбөг тоглож байхад нь бол Америк хөлбөмбөгийг бол олж нээгээд тэгээд шигшээд авч явсаа гэдэг жбайгаа. Америк шгшогийн хувьд бол Бразилд ирэхийнхаа өмнөх яг 7 тоглолтондоо бол одоо 2 гол оруулж 45 гол алдсан байдалтайгаар бол ирж исэн байна. За тэгээ Америк шгшогийн дасгалжуулагч Bill Jeffrey хэлэхдээ одоо сэтгүүлчтэй хэлэхдээ биднэрт бол ямар ч боломж байхгүй гэж бол одоо хэлж исэн байна. Тэгсэн чинь одоо British Daily Express гэж сонин энэ дэлхийн аваргын өмнө бичгтээ бол Америк шгшог 3 голоор түргүүлж одоо тоглолтуудаа эхлэх юм бол илүү шудраг болно гэж бол одоо бичсэн байна. El árbitro es latino. Los bolivianos han venido para aprender de los ingleses. Америк шгшогийн хувьд бол Испани, Англи болон Чилийн шгшогтой нэг хэсэгт бол орсон. За тэгээ эхний тойрогтой бол Испани шгшогтой тоглоод 3-1 ярцаатай бол хожигдсон байгаамаа. Курижибе хотод болсон тоглолтод. За тэр тоглолтод бол Атлетик клубын домог Ла Лигийн домог Телмо Зарра сүүлийн голыг нь оруулж суудаатай. За тэгээ хоёр дахь тоглолтод бол одоо Индепенденсиа гэж одоо тусгаар тогтнолын цэнгэлдэх гэж энэ цэнгэлдэхэд бол Бело Оризонте хотод болсон энэ тоглолтод бол Английн шгшөө багийн эсрэг тоглохоор болсон. За тэгээ энэ тоглолтод бол Английн шгшөө баг болол одоо хожино гэдэгтээ зүгээр нэг хожих биш будаа олгоно гэдэгтээ маш ихтгэлтэй байсан. Гол одоо домог тоглогч Stanley Matthews одоо амраасан байдаг энэ тоглолтод тасалжуулагч Walter Winterbottom. Тэгээ дараагийн одоо чанга хүнд тоглолтууд байгаа учраас бол одоо Stanley Matthews амрах хэрэгтэй гэж үзсэн байдаг. За тэгээд Америкийн талаас нэг сонирхолтой шийдвэр юу энэ тоглолтын өмнө одоо гаргасан тэрний юу вэ гэхээр Walter Barr бол одоо энэ Америкийн шгшогийн багийн ахлагчаар бол тоглодог байсан. За гэхдээ багийн ахлагчийн тооцыг энэ тоглолтын өмнө бол одоо Британи гаралтай буюу Шотланд тоглогч Ed McKinney багийн ахлагчийг тооцыг бол өгсөн. Тэр бас сонирхолтой шийдлээсэн. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За тэгээд тоглолт эхлээл эхний шүглээс эхлээд англичууд бол одоо бөмбөгдөж игсэн. Эхний 90 секундэд дэлэхэд Stanley Mortensen, Roy Bentley руу хөндлөн дамжуулдаг. Тэрийг нь арай гэж Борги бол одоо хаасан байгаа. За 12 дахь минут гэхэд 6 хаалгаад онсон цогцолтыг бол хийцэн байсан. 2 цогцолт нь бол одоо шон онсон, нэг нь хаалгатаа айгүй ойрхон өнгөрсөн байсан гэж байгаа. За тэгээд үлдсэн цогцолтуудын бол Борги одоо нөгөө юу учраас бейсбол тоглодог үсээр рефлекстэй байсан учраас бол амжилттай хааж исэн гэж байгаа Америк англичуудын довтлогоо. За тэгээд энэ тоглолтод цугсан Бело Оризонтегийн цэнгэлтэд цугсан 10,000 Бразил фанатууд бол жижигүүд нь буюу Америкийн шгшөө багийг угаалж дэмжиж эхэлсэн байна. За тэгээ 37 дахь минутанд Ed McKinney Walter Barr хажуугаас бөмбөг гаргаж өгөөд Barr бөмбөгийг хаалганаас бол одоо 40 орчим метрээс аваад за тэгээ ингээд цаашаага хаалга руу ойртож явж байгаад 10 гаруй метр явсныхаа дараа алсын зайнаас бол 25-аас 30 метр орчим зайнаас бол хаалганы зүүн тал руу хүчтэй цохилт хийсэн байна. Бөмбөг нь бол яг хаалгыг бол бас яг онхоор цохилт бол байгаагүй. За гэхдээ байрж хахад амархан байсан хамархан гэж үзээд бөмбөгийн нислэлт нь одоо боломжийн гэж үзсэн учраас англи хаалгач Bert Williams бол одоо яг өөрийнхөө баруун тал руу буюу хаалганы зүүн тал руу бол одоо байраа эзэлж бөмбөгийг таслахаар байраа явуулж эзэлсэн. За тэгсэн чинь яг тэр дундаас нь Joe Gaines бол одоо яг Английн хамгаалтыг одоо цоолоод хамгаалтыг бол анзаараагүй байраас нь яг гарч ирээд яг пенальтигийн цэгийг яг тэрүүхэн тэндээс бол одоо бүр уунч одоо үнэхээр амь тавьсан үсрэлтийг гэж бол одоо мөргөөд хаалгачийн Bert Williams-ийн хөдөлгөөнийг зөрүүлж нөгөө тал руу мөргөж болвол одоо гоолыг оруулсан байна. За ингээд бол маш том сюрприз барьж бол эхний үед дууссан. За тэгээ 2 дугаар үед бол Америкууд өстой жинхэнэ одоогийн бидний хэлц цуснаар автобус тавьсан хөрхий.
За тэгээ 59 дахь минутанд ихэд бол Мортенсон одоо хаалга руу маш аюултай шууд чөлөө цогцлыг бол хийсэн. За тэрийг нь Борги супер хаасан байна. За тоглолт дуусахаас 8 минут дутуу байхад бол Английн товтлогчдын нэг Мортенсон бол одоо хаалгыг хамгаалтыг нэвтлээд сувс бол гарч ирсэн. За тэгээд зогсон одоо нэгний эсрэг нэг гарч ирээд зогсон ч гэсэн Борги бол одоо яг эцсийн мөчөд бол амжилттай хаалтыг бас гүйцэтгсэн байна. За тэгээ эцсийн мөчөд хаасныг нь бол одоо Английн тоглогчид бол энэ бөмбөг шугам давцсан байсан гэж үзээд бөөнөрөө бол одоо шүгчтэр очиж бол маргаж игсэн. Гэхдээ шүүгч бол үзэхдээ энэ бол шугам даваагүй гэж шийдвэрийг бол гаргасан байгаа. За 85 дахь минутанд Америк товтлогч Франк Воллес одоо хаалгач Уильямсыг хаалганаас нь холдуулах үйлдэлийг бол амжилттай хийгээд хоосон хаалга руу зогсон боловч домогт ирээдүйн домогт Альф Рамзи бол одоо хоосон хаалга руу явж исэн бөмбөгийг хамгаалсан байна. За хэрвээ энэ орсон болоод одоо бүр 2 тэг болоод угаасаа одоо өөртөө бүр будаа олгоно гэж бодож исэн баг хожигдсэн дэр нэмээд 2 тэгрээ хожигдоод бүр одоо болоога чирэх бол нөхцөл үүсгэсэн. За тэрийг бол домогт ирээдүйн домогт Альф Рамзи хамгаалсан байна. За Альф Рамзигийн хувьд бол 1966 оны дэлхийн аварга шалруулах тэмцээнд Английн шишогийг тасалжуулж орж төрүүлснийг та хэд маань сайн мэдж байгаа. За тэгээд энэ тоглолтын үр дүнгээс хамаарад бол одоо 11 гэдэг ийм домог бол үүссэн байдаг. Тэрний яасан бэхээр энэ тоглолт дуусны дараа бол одоо Америкууд нэгтийг харьцаатай хожоо Бразилийн фанатууд бол бөөн баяр болоод талбай руу Бразил фанатууд гарч ирээд Жо Гейтенстэй хожлын голыг цорын ганц голыг орсон Жо Гейтенсийг бүгд өргөж барьж авч баяр тэмдэглэж те ийм бол болж ирсэн. Тэгээд Англид бол энэ мэдээлэл ирэхэд бол одоо хинч итгээгүй. Үнэхээр итгээгүй. Тэгээ ямар санда хэвлэл мэдээллийнхэн сэтгүүлийнхэн бол одоо телеграфт ирж байгаа шүү дээ. Тэр үед тэнгууд манайхаар бол одоо эн чинь нөгөө цахилгаан явуулах тийм ээ. Цахилгаан ирж байгаа шүү дээ. Цахилгаан дээр нь бол одоо алдаа гаргацсан байсан баха. Америк 1 тэг Англи гэж одоо бичсэн байгаа нь бол одоо 10 тэг гэж одоо Англи 10 тэг Америк гэж одоо бичсэн байсан баха гэдэг ийм мэдээлэл одоо шуум хүртэл одоо гарч ирсэн. За тэрнээсээ ч болоод 10 тигийн домог гэж бол одоо гарсан байгаа. За тэгээд харин эсэргээрээ одоо харамсалтай чихүү одоо юу гэдгийг тухайн цаг үеийн нөхцөл байдал чихүү хэдийгээр бол одоо спортын түүхэнд хөлбөмбөгийн түүхэнд хамгийн одоо гайхалтай giant killing те одоо жижиг баг том одоо багийг будаа олгосон хоцсон ийм одоо сюрприз барьсан апсет тэчээд нутагтаа ирж байгаа ч гэсэн энэ баг бол Америкт ирэхэд бол одоо камер ч юм уу сэтгүүлч ч юм уу хүмүүс хүлээж авах парад тийм юуж байгаагүй хинч мэдээгүй Америкт хөлбөмбөг гэдэг спорт бол зөртөө бол ерөөсө хөгжөөгүй угаасаа байсан. За яг өмнөх дэлхийн аваргууд бол орсон тохиолдол байсан боловч яг Америктаа бол ерөөсө яг өргөн хүрээнд бол хөгжөөгүй байсан. За тэгээд нөгөө тоглогчд маань бол эргэж ирээл бүгдээрээ буцаад одоо ажлууд руугаа бүгд ороод амьдралаа өгөөд буцаад явцгаасан байна. Тэгээд 501 боломжтой энэ одоо баг бол одоо гол фаворитууд болох англичуудыг хоцсон нь бол маш том сюрприз болж исэн. За дээрээс нь эндээсээ англи өөртөө сэргээгүй. Эхний тоглолт Чилиг хоцсон байсан, Испани Америкийг хоцсон байсан. За харин Америк англи хоёр тоглолттой зэрэгцээд Испани Чили хоёр тоглоход Испани Чили 2-2 хоцсон. За тэгээ сүүлийн тойрогт Чили Америкийг 5-2-ийн харьцаатай хожиход нөгөө талд нь бол Испани Англиг 1-1 харьцаатайгаар домогт Телма Зарагийн голоор буулгаж авснаар тэр үед бол хэсгээсээ нэгхэн баг гардаг байсан. Тэнчэнээс бол Испани хэсгээс гараад англи нөгөө том фаворитууд англи мултарч исэн баг. За тэгээд Америкийн шгшөөгийн хувьд бол түүхэндээ бас ихний том амжилт нь гэж бас хэлж болохоор юм сонирхолтой амжилт бол байдаг. Гэхдээ 1930 онд бол одоо Америкийн шгшөөгийг бол 3-т орсон гэж үздэг. За гэхдээ тэр үед бол одоо 3 дугаар байрын төлөө буюу хүрэл медалийн төлөө тоглолт гэж бол одоо байгаагүй. Тэгээд маш цөөхөн баг бол орж исэн. 4 хэсэгт 13 баг бол орж исэн. За тэгээд тэнчэнээс гарч ирээд шууд 4 хэсгээс нэгээр гарсан 4 баг гарч ирээд бол өрсөлдөж исэн шөгийн дөрөвт Аргентины шгшөөгт 6-1 ярцаатайгаар бол хожигдчихсэн байдгаа 1930 оны дэлхийн аваргаар бол. За тэгээд өргөлжлүүлээд хэдүүлээ Америкийн шгшөөгийн дэлхийн аваргын мэдээллүүдийг шууд өргөлжлүүлээд ярьчих. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack 48 түүх цуврал бичлэгийн ерөнхий мэдтгэж Pickback. Тавхан Монгол орон даяар байрсан 200 шиг PP боксоор хот дотор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. Мөн гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүн ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн нь хэлсэн хаягнда байхгүй үед бүр эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байгаа үед PP боксыг ашиглан найдвартай эзүүсээ хадгалуулж болно. Мөн хоол, фрешмус, хоолны бэлтгэц мах
Бөөнди зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг доороос өргөн сонголтоогоор ханаас ч хүссэн газараа энгийн болон шуурхай хүргэлтээр сонгон захиалан авах боломжтой хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй Freshpak платформ. Дөнгөж сая 30 оныг бол хэлжсэн. 30 онд орсон дэлхийн аварга бол анхных нь удаа байсан. Яг аль биесээр бол 3-т орсон гэж бол үздэг хүрэл медаль байхгүй ч гэсэн. За тэгээд энэ жил бол 12 дахь удаага орж байгаа. 10 удаа ихэ авч орж исэн. Мэдээж 1994 болон энэ жил бол зохион байгуулагчаар ажиллаж байгаа. 94 онд 6 ганц зохион байгуулагч байсан бол энэ жил Америк нэгдсэн улс болон Мексик нэгдсэн улстай хамтарч зохион байгуулж байгаа. За Америк шгшээ огийг бол одоо USMNT буюу одоо United States Soccer National Team гэж бол бас нэрлэдэг. За USMNT гэж бичих нь бол түгээмэл байдаг. Удиртай юм шиг боловч за Stars and Stripes гэж хочлох нь бол түгээмэл байдаг. За 5 хушуунууд болон хууш зурааснууд гэж зураасууд гэж бас хөрвүүлэгдэнэ. За тэгээд Yankees гэж бол бас хочлох нь байдаг. За Yankee гэдэг үг ер нь юу юм бэ? Yankees гэж Америкуудыг хэлээд байдаг шүү дээ, тийм. Гэхдээ Yankee гэж өөрөө яг юу юм? Яг яагаад Америкуудыг Yankee гэдэг бас агуу сонирхолтой та хэдий тэр талаараас товчоо ярьж өгье. Yankee гэдэг үг бол 100% баталгаатай түүх бол байдаггүй. Гэхдээ Нидерланд буюу одоо Голландаас бол гаралтай гэж бол үздэг. 17 дугаар зуунд одоогийн Нью-Йорк орчимд бол одоо Нидерландын колон буюу New Netherland гэж бол байсан. За тэгээд Нидерландчууд дунд бол айгүй түгээмэл байдаг нэр бол Yankees гэж бол одоо нэр бол айгүй түгээмэл байдаг гэсэн. Гэдэг одоо хөлбөмбөгчд бол одоо та Young Venugor Van Helsing хэнтэр гэл тоглогч жишээ нь байдаг шүү дээ, тийм. Тэгээ Yankees гэдэг нэр бол айгүй түгээмэл байдаг гэсэн. Тэгээ нийлүүлэнгүүт Yankees буюу Yankee гэж бол үүссэн байж магадгүй хэл шинжээч хүмүүс үздэг юм байна. За тэгээ анх бол одоо Нидерланд суурьшигчдыг бол одоо шоосон, дойлсон, гадуурхсан, тийм ээ, xenophobia гэдэг шүү дээ, тийм. Ийм одоо хэллэг үг байсан бол одоо урт хугацаанд шинэ Английн оршин суугчид те хойд мужийн эцэст нь бол Америкчүүдийг ерөөхдөө нь илэрхийлдэг болж эхэлсэн байгаа. За тэгээ хамгийн алдартай юм бол мэдээж Нью-Йорк Yankees баг бол энэ гаралтай. Энэ нэрнээс бол гаралтай. За Их Британд бол Yank гэж Америкуудыг бас хэлэх тохиолдол байдаг. Латин Америкт Yankee гэж бол одоо жоохон нэг тийм шүүмжтэй аястай болол хэлэх тохиолдлоос байдаг. За тэгээд Америкийн нэгдсэн улс дотроо бол одоо заримдаа хойд мужийнхныг Yankees гэж нэг хойд гэдэг нь тэр тусмаа бол зүүн хойд хэсэгтэй Нью-Йорк, Бостон одоо юу гэдэг тэр зүүн хойд хэсгийнхнийг бол Yankee гэж хэлэх үг бол байд юм байна. За Америкийн шгшөөгийн хувьд бол FIFA-гийн ранкингийн түүхэнд хамгийн дээрдээ 4-т орж ирсэн байгаа. 2006 оны 4 сарын юугаар бол шинжилтээр бол 4-т орж ирсэн удаа байдаг. Хамгийн дордоо 36-д орж ирсэн байгаа. За миний бодсноор бол хамаагүй дээр байдаг юм. 36-аас би бол доош унжсан байх боломжтой санагдсан боловч бас гайгүй байт юм байна, сонирхолтой тийм ээ. За дэлхийн аварга шалруулах тэмцээний түүхэнд хамгийн олон тоглолтод орсон тоглогч бол домогт Ландон Донован байдаг. 12 тоглолтод оролцсон. За харин хамгийн олон дэлхийн аваргад оролцсон тоглогч бол Маркус Бизли байдаг. Маш хурдан солгой зүүн зүгүүрийн гой товтлогч бол байсан. Вингрээр тоглолтог товтлогч байсан. За тэгээд Маркус Бизлигийн хувьд бол 2002, 2006, 2010 болон 14 оны дэлхийн аваргуудад бол орсноороо цорын ганц тоглогч бол байдгаа 4 дэлхийн аваргад орсон. За мэрэгэн бууч гэх юм бол Ландон Донован байгаа. Ландон Донован 5 голыг бол оруулж байсан. За Клинт Демпси болон Берт Петенод гэж товтлогчид бол 4 голыг бол оруулж байсан байгаамаа. За энэ жил Америкийн шгшээ баг бол мэдээж зохион байгуулагчдын нэгээр оролцож байгаа D хэсгийг ахалж одоо pot нэгээр бол орж ирсэн. За тэгээд том боломжийн буюу амьдралын хэсгүүдийн нэг бол болсон байгаа. Парагвай, Австрали болон Туркийн шгшээ багууд. За энэ ч Туркийн байж байна. Австрали болон Парагвай шгшээ багуудтай нэг хэсэгт бол орсон байж байгаа. За Америкийн шгшээгийн хувьд бол Австралийн шгшээ багтай түүхэндээ 4 удаа тоглож байсан байт юм байлээ. 4 удаагийн хийсэн тоглолт нь бол дөрвөлээ нөхсөг тоглолт байдаг юм байлээ. 1992, 98, 10 болон 25 онуудад нөхсөг тоглолт хийж байсан. 92 он тоглолтод Австрали нэг дэгээр хожигдсон бол 98 онд нэг дэгээр тэнцээд дараагийн хоёрт нь хожижсэн байлээ. За Туркийн шгшээ багтай сонирхолтой 5 тоглолтыг бол хийж ирсэн. 3 нь нөхсөг тоглолт байсан бол нэг нь Confederation Cup тэмцээн бол байсан юм байлээ. За Confederation Cup бол Туркийн шгшээ баг 2-1-ээр хожсон. За хамгийн сүүлд буюу 2005 онд 25 онд хийсэн нөхсөг тоглолт нь мөн Туркийн шгшээ 2-1-ээр хожсон. За харин 2010 болон 14 онд хийсэн нөхсөг тоглолтуудад Америкийн
шгшог 2-1-ээр хоцсон болвол 91 онд анх нөхцөл тоглолт хийжсэн. Тэр тоглолтод 1-1-ээр тэнцэжсэн. За тэгээ сонирхолтой нь Турк Америк шгшог түүхэндээ 5 тоглоход бүх тоглолтод 2 баг хоёулаа гол оруулж исэн байна. За Парагвай шгшогтой бол 9 удаа тоглолт хийжсэн. Энэ удаагийн тоглолт нь 10 дахь тоглолт нь бол болох нь байна. 1930 оны дэлхийн аваргаар хоорондоо тоглож байсан Америк шгшог 3-1-ээр бол хожиж байсан. 2007 оны Копа Америкад бол Америк шгшог одоо зочин багуудын нэгээр бол орж исэн. За тэгээд тэр тоглолтод бол Парагвай шгшог Америк 3-1 харьцаатай хожижсэн бол 2016 оны одоо 100 жилийн ойд зориулсан Копа Америкад бол Америк шгшог орохдоо Парагвайг бол 1-1 харьцаатай хожижсэн байна. За тэгээд нөхцөл тоглолтуудаа бол одоо нэг л удаа Парагвайд хожигдчихсэн. За тэгээд 3 хожиж 2 тэнцэжсэн байгаамаа. За тэгээд энэ жил бүрэлдэхүүн бол мэдээж зарлагдсан байгаа. Одоо бүх багуудын бүрэлдэхүүн бол зарлагдсан байгаа. Ер нь бол явна гэж бодож ирсэн, тооцоож ирсэн бүх тоглогчд явсан. За 2 тоглогч бол гэмтэл бэртлийн асуудлаас болж бүрэлдэхүүнээс бол одоо хасагдсан байгаа. Харамсалтай нь. За Атлетико Мадридэд тоглолтыг төвийн хагас Жони Кардосо шагаанда хагалгаанд орсон учраас бол одоо дэлхийн аварт бол явах боломжгүй болсон. Уул нь байсан бол тоглох байсан магадгүй гараанд ч тоглох байсан бах. Реал Бетис тоглож байгаад Атлетико Мадрид руу өнгөрсөн жил бол явсан. За нөгөөх нь бол Патрик Ажумян болоод явах боломжгүй болсон. Дарби Каунти багт бол тун давгүй тоглож байсан. За тэгээд Патрик Ажумяны хувьд бол ахиллийн шүрмсээ хүнд гэмтээс харамсалтай 4 сарын 6-нд дэлхийн аварга маш ойрхон байхад 2 сар гарангийн хугацаа одоо үлдсэн байхад бол одоо жигтэй холбоос биш уучлаарай ахиллийн шүрмсээ гэмтээж болол харамсалтай дэлхийн аваргад явах боломжгүй болсон. За бүрэлдэхүүний хувьд бол тун баланстай боломжийн бүрэлдэхүүн байгаа мэдээж Аргентин мэргэжилтэн Маурицо Почетино ажиллаж байгаа. Гарааны хаалгачаар бол Matt Turner тоглох нь ойлгомжтой. Антони Робинсон, Miles Robinson, Tim Ream, Chris Richards гэх тун давгүй хамгаалтын бүрэлдэхүүнтэй. За Tyler Adams, хин Weston McKennie, Sebastian Berhalter, Malik Tillman гэх мэт ийм тун боломжийн бас хагасуудтай. За одоо оптонд гэх юм бол Giovanni Reyna, Christian Pulisic, Brendan Harrison, Haji Wright, Timothy Weah, Folarin Balogun болон Ricardo Pepi гэсэн бүрэлдэхүүн байгаа. Тун боломжийн бүрэлдэхүүн. Тэгээд яг талбайдаа одоо хэр амжилт үзүүлэх нь үү гэдэг бас сонирхолтой байна. Австрали, Турк, Парагвай багуудаас хэр оноо авах нь хэсгээсээ гарах бол нэг асуудалгүй байх гэж бол бодож байна. Туркийг барах уугүй гэдэг бас сонирн байна. Энэ хэсгээс бол би хувьдаа бол Туркийг нэгээр гарна гэж бол бас таамаглаад байгаа. Тэгээд та хэд маань бас таамгаа дэвшүүлээрэ. Тэгээд өнөөдрийн дугаартаа хамт байсан. Баярлалаа энэ үрээд өнөөдрийн дугаар өндөрлж байна, сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн дугаараас эхлээд 48 дахь дугаарыг хүртэл дуустал ивент итгэгчээр нэмж орж ирж одоо хамтарч ажиллахаар болсон MCS Coca-Cola-гийн хамт олондоо баярлалаа. iCoking төвчүүлтэнд та бүхэн идэвхтэй оролцоорой. Маш олон төрлийн шагнал байгаа шүү. Тэгээд бас амжилт хүсье. Тэгээ мэдээж Freshback болон Pickback-ийн хамт олондоо баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр та.